За сайн уу, Кинон ТV байна. Хөвсгөл аймагт ой хөвчөд төөрч байгаад олцсон инх зул гэдэг охины одоо энэ түүхийг ярьж өгөхөр бэлдсэн байгаа. Яагаад тэгэхээр энэ охин маань бас яг ингээ 3 хоног алга болсон мөртлөө 9 минут олцсон байгаа байхгүй юу? Тийм болохоор яг энэ түүхийг та бүхэндээ ярьж өгье гэж бодсон юм. За тэгэхээр одоогоос 7 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Ихүү суманд 6 настай инх зул охин гэрээсээ төөрч ар гэрийнхээ одоо нутаг нугийнх нь түүний 3 хоногийн турш бүр хайсан эцэст тайгаас тийм олж байсан юм бодит тийм гайхалтай түүх байд юм байна л да. За тэгээд бүгдээрээ инх зул охин яагаад ингээ гэрээсээ гараад төөрчв те ойд хэрхэн 3 хоног ингэж байж байгаад олцсон талаар бүгдээрээ ярилцъя. За Хөвсгөл аймгийн Ихүү сумын малчин Үлзий Батынх Хушти мод гих газар 2013 оны одоо 8 дугаар сард ирж намарчсан юм байна л да. Тэгээ удам нандсан малчин Үлзий Бат нь сумынхаа мянгат малчтын нэг юм байна. Тэднийх 5 хүүхэдтэй юм аа л да. Харин ойд 3 хоног төөрсөн охин инх зул нь бол тэдний 4 дахь хүүхэд юм байна. 2013 оны 8 дугаар сарын 22-нд гэрийн эзэн Үлзий Бат нь сумын төв рүү нэг хүүхдээ дагуулад моциклтай явсан юм байна. Харин 2 том хүү нь адууга хурааж одоо дэлгэхээр явсан юм аа л да. Тэгээд гэртээ эзгүй байсан юм байна. Харин гэрт хэн байсан байх юм бол гэрийн эзэгтэй оюун гэрэл одоо охины ээж гэсэн үг шүү дээ. За мөн алга болсон охин инх зул 3 настай одоо хамгийн бага дүүтэйгээ хамт энэ 3 бол гэрээс ихэд үлдсэн юм байна. Гэтэл одоо яг ингээд үнээ саах цагаар орой ингээд цагаан гэгээ ингээд тасрах үеэр тэнгэр гинт муухаарч баруун хойноос одоо хар үйл ингээд бүрхэж бороо орж эхэлсэн юм байна л да. За тэгээ энэ бороо нь бол сүүлийн хэдэн жил ороогүй тийм азарган маш тийм хүчтэй ингээд яг хувингаар ингээд цутгах юм шиг тийм бороо байсан юм байна. Аян тачигнж цахилгаан бол энэ тийм ингээд гялсгийн захиж эхэлсэн гинэ. Энэ үеэр тэрүүхэнд одоо бэлчиж байсан хонь ямаа хушуурч урууцаар хөдөлт давсанд одоо ээж охин хоёр араас нь ол явсан юм байна. За охин бол тэр болгон хонь одоо ингээ ямааныхаа араас ээжигээ дааж явдаг юм байна л да. Гэхдээ энэ удаад бол яалтчгүй ээжигээ дагаад явсан гэж байна. Хөл сум нь болохоор ой хөвч араадан амтнаар бол дүүрэн байдаг. За тэр тусмаа бол хээрийн амтан тэгээ чон боохоо элбэгтэй тийм газар юм байна л да. За азархан бороо хүчтэй салхинд одоо торох юмгүй уруудсан хонь ямааныхаа араас ээж нь яваад тогтоож үлдээж чадсан юм байна. Тэрүүхэн тэндээ ингээд тогтоосон хоньоо инх зул охин одоо банхар нохооныхаа хамтаар харж үлдсэн юм байна л да. Тэгээ цахилгаан цахих гэлбаанаар тогтсон одоо хонь нь уруудаж нохоо нүд нь болохоор яг одоо тэр цахилгааны ингээ гэлбаанд нь ногоорон яг чон шиг харагдсан юм байна. Ийм учраас охин айгаад ээжийнхээ араас ингээд тэр зүгт ээжийнхээ явсан зүгт нь явсан юм байна л да. За тэгээ энэ үеэр бол бороо бол тасралтгүй ингээд асгарсаар байсан. За ингээд тухайн өдрийнхөө орой 8 цагийн үед охины ээж болох оюун гэрэл нь хонио туусаар байгаад арай хийж гэртээ ирсэн юм байна. Тэрээр гэр нь одоо ингээ ойрхон байсан болохоор охиноо гэрлүүгээ орсон юм байна гэж бодож байсан юм байна л да. Тэгээ гэртээ ингээд ортвол бага охин одоо 3 настай дүүн орон дээрээ боломтож байсан. Гисэн ч гэсэндээ инх зул охин ерөөсөө гэртээ байгаагүй мэн. Охиноо одоо гэртээ ирээгүй мэдэнгүүтээ ээж нь цуваа өмсөөд нэмгэн цамцтай одоо гарсан охиндоо дээлийн ингээд аваад гарсан юм байна. Тэрээр охиноо бол ингээд хоолоогоо сүйдэлтуудаад морио бүр цуцтал тавьсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд олоогүй болохоор сумын төв рүү хил өгөх одоо хэрэгтэйгээ мэдээд утасны сүлжээ барьдаг тийм уулан дээр гарсан боловч ерөөсөө холбогдож чадаагүй юм байна. Тэгээ саагалтын айлууд те адууга тууж яваа адуучин тэгээд замдаа таарсан болгоно ингээд хөнөө ингээд алга болчлаагээ сургалж цагчээсэн юм байна. Ингээд 8 цагаас хойш одоо шөнийн 12 цаг хүртэл охиноо хайсан юм байна. Ингээд 12 цагийн үед сумын төвд байгаа ах トゥ нартай бас онцгой байдлын газрын албан хаагчдад зүйл охиноо алга болсон талаар хэл дуулгасан юм байна. За Үлзий Батынх болохоор Ихүү сумаас 40 гаруй километрд намарчж байсан бөгөөд одоо мэдээл ирсний даруйд 7 аврагч сумын төвөөс охины аавыг одоо машиндаа суулгаад наашаага хөдөлсөн юм байна. За Үлзий Батынхтай одоо анги ай сайхалт байдаг нутгийн иргэд аврагчдтай нийлээд 3 баг болоод ойр орчмын одоо нутгаар бүр үүр цайтал охиныг одоо хайж самарсан юм байна л да. Гэвч охин одоо бүр усанд хаясан чулуу шиг алга болсон байгаа. Ерөөсөө олдохгүй байсан. Гэвч охин одоо бүр усанд хаясан чулуу шиг алга болсон байгаа юм. За охин алга болохдоо тухайн үедээ тийм дан цамцтай тод ягаан өнгийн өмд кэттэй байсан юм байна. Охины ээж оюун гэрэл эрлийн одоо багийнхан ирж өөрийг нь одоо олох хүртэл ганцаараа ингээд хайсаар л байсан байгаа хөрх юмтай. За тэгээ миний охин хаан байна инх зулаа гэдэл бүр хоолоогоо сүдэл хашгирсаар хөвчийн модон дундуур бүр өөрөө ч бараг төөрөнгө алдаж ингээд гүйжсэн юм байна л да. Тэгээ дээж нь хөрх юмтай хэлэхдээ бүр үнэхээр үгээр хэлхийн аргагүй хэцүү байсан. Яах гэж одоо би охиноо ингээд ганцаар ингэ орхиж
даа гэж өөрийгөө бол зэмлэжсэн. Тэгээд надад бол хийх зүйл ерөөсөө байхгүй би ингээ бүр галзуурах төгчээсэн гэж хэлсэн байна. За тэгээд энэ модонд орчихсон юм болов тэнд байж байгаа юм болов уйлж гүсээр одоо хааны газар бахардаж унаад нохоо шууны хоол болцсон юм шүү дээ гэж бүр элдвэн юм ингээ ээжхэн толгойд бодогдчихсэн байгаа байхгүй юу? Аргагүй шүү дээ ингээд үрээ алдсан их хүн одоо юу бодох вэ те? За тэгээ ер нь л дэлхийн хүмүүс ч шиг ингээд хамаг юм алдсан юм шиг болсон гэж ээж нь дараа нь хэлсэн мэлээ. Охиноо л олох юм шүү дээ. Олохгүй бол би ерөөсөө буцахгүй гэж одоо ингээд өөртөө тангаргалж модны хангилд олоод ингээд орчихсан байгаасаа л гэж ээж нь бол залбирч исэн гэж сүүлд ярьсан юм байна. За тэр үед 10 алхмын одоо цаадах зүйл харагдахгүй болтлоо. Манан буусан. Тэгээ бороо бол хувингаар яг асгаж байгаа юм шиг маш их ингээд орж исэн юм байна. За инх зүйлийн аавч гэсэндээ морио унаад ууланд гарсан байгаа юм. Хашгараад л дахиад байсан гэж байгаа. Сүүлдээ тэгээ унаж явсан морин чицэж тэгээ бүр өөрөө явган явсан юм бэлээ. Тэгээ хүн амтан бараг явдаггүй хөвч тайган их өвсөн дунд гутлаа бүр арай чамаа өргөн дийлж байхад хүүтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан. Одоо хамгийн хэцүү байсан гэж аав нь сүүлд ярьж исэн юм байна. Бүх хувцас нь орж одоо гүү харахгүй болтлоо жиндээд хүндэрч байсан ч одоо ингээд дуу гархан охин минь бидний дууг усосоод айчихгүй гэхдээ аядуу дуугаар бол охиноо ингээд дуудаад хайж исэн юм байна л да. За Эрлийн багийнхын энэ тэндгөө буу тавьж хашгирч хээрийн амтыг үргээх гэж ингээд явж исэн юм байна л да. Бас ингээд нохоо шунганы хоол олчихгүй гээд 9 минут болохыг л хүмүүс бодож байгаа шүү дээ. За тэгээ мэдээж бас манай монголчууд ч бас шүтлэгтэй хүмүүс те бөө одоо тэг харж үздэг хүмүүст бол харуулж исэн юм байна. Энэ үеэр болохоор охиныг 9 минут олдохгүй гэж лам бөөнөр бол хэлж исэн юм байна л да. Ингээд бүр хайсаар агаад тэр одоо дараагийн өдрийнхөө үүрийг бүр ингээд цайлгсан юм байна. Үүр цайж өглөө болсон юм байна. Гэвч одоо тэнгэр бүрхэг хിവэрээ хүчтэй бороо одоо орсоор л байсан. Тэгээ баг зэрэг намцсан ч гэсэндээ зүсэрсэн хിവэрээ л байсан юм байна. За тэгээ ингээ Эрлийн багийнхан эхнээсээ үлзий батынд цуглараад бүгднгийнх нь хувцсан ороод усан гүзээ болцсон. Ууланд яваад бүгдээрээ маш их ядарсан байсан юм л да. За ингээд үүр цайж бүр өглөө болсон байгаа. Гэвч одоо тэр шөндөө охиныг олж чадаагүй. Тэгээ тэнгэр бол ер нь бүрхэг хിവэрэл байсан. Маш хүчтэй бороо бол ингээд орж исэн. Тэгээд баг зэрэг намцсан ч гэсний зүсэрсэн хിവэрэл байсан байгаа юм. За ингээд Эрлийн багийнхан эхнээсээ үлзий батынд буцаж одоо бүгдээрээ цугларсан байгаа юм. Яагаад гэх юм бол бүгднгийнх нь хувцсан ороод бүр маш их ус болсон тий. Тэгээд шүнжэнгөө хүүхдээ ингээ хайгаад уулан бол маш их ядарсан байсан юм байна. За ингээ аймгийн төвөөс засаг даргын тамгийн газрын төлөөлөлтөд эрэлд явах 10 гаруй хүний хамт ирсэн байгаа юм. Нутгийн иргэд одоо сумаас ирсэн аврагчдтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газараас хаашаа бүр 30 км-т самсан боловч ерөөсөө олдоогүй. Бут сондуул нүхтэй модны хонгил жалаг хад уул гээд одоо их өвсөн дотроос яг л зүү хайж байгаа юм шиг л ингээд хайгаал байсан. Энэ хугацаанд болохоор гүтэн бороо яг орсон хിവэрэл байсан байгаа юм. За охины ар гэрийнх нь бол 2 дахь өдрөөс бүр үнэхээр хэцүү байдалд орсон. Тэр тусмаа ээж нь бүр би одоо яах гэж ингээ охиноо ганцаар ингээ хаяа явчваа гэ бүр ухаан санаа нь бүр орон гарan болоод эхэлсэн. За тэгээ Эрлийн багийнхны зарим нь болохоор тийм мэрэгэн одоо харж үздэг хүмүүст үзүүлээд зарим нь одоо ингээ лам бөө ингээ бөөрөө явж исэн. За ихэнх үзмэрч нь болохоор амьд олдохгүй юм байна. Лус хилгнүүлжээ. Уул усаа аргад гэж цагч исэн юм байна. Харин нутгийн одоо нэгэн удган гэрий чинь байгаа зүгээс баруунтай харагдаж байна. Дулаан газар гараараа оролдоод сууж байна. Их сэргэлэн хүүхэд юм. Амийг нь бүхэлжглөө. Тэнгэр гээгээрч бороо намжахаар олтноо гэсэн байгаа юм. За охиныг амьд хэмээн хэлсэн сэтгэл нь жаахан ужирсан ч гэсэн Эрлийн баг дахиад л уул руу одоо гарч одоо дахиад 2 хоног хайсан байгаа байхгүй юу? За ингээд 2 дахь хоногоос Эрлийн багийнхан бол эхнээсээ явж эхэлсэн. Тэд охиныг амьд олт гих найдвар бол тасраад буцаж эхнээсээ одоо гэр гэрлүүгээ явж эхэлсэн юм билээ. За ингээд Үлзий Батынхаас километр хүрэхгүй зайд их модтой тийм ойтой тийм уус байд юм байна л да. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг за одоо ч олдохоосоо өнгөрөх бололтой хэмээн эцэг ихт нь хэлхээс бүр үнэхээр зүрхшин за бүгдээрээ ингэсгээд ирлээ одоо ингээд зогсоох удаа гэж ер нь аргадаж хэлж исэн юм байна л да. Гэвч одоо инх цулын арга гэрийнх нь болох одоо хамаатан садан те танил найзууд ингээд 30 гаруй хүн ирлээ үргэлжлүүлсээр л байсан. Охин алга болоод одоо нийтдээ ингээ 3 хончж байгаа байхгүй юу? За ингээ өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд 2-3 хоног нүдний хор гаргаагүй Эрлийн багийнхныг хоололж унтлахаар гэрлүүгөө харж одоо хонь гарган тэр өдрөө ингээ цайлсан юм байна. Нэгэн бөө хэлэхдээ ээж нь уулнаас буухгүй уйлаад гүгээд байх юм аа. Нулимсан охиныг нь хаачгаад байна. Битгий уйл. Сүү цагаа идэгээ хангаа дэлхийдээ өрг. Гисний санаа хангаадаа одоо тэр өдрөө ингээд цацал өргөж залбирсан байгаа юм. Тэгсэн чинь энэ үеэс тэнгэр сэлмээд нар гарч эхэлсэн байгаа юм. 3 өдөр тасралтгүй уйлгансан тэнгэр сэлмэж эхэлсэн баам л да. Ууланд үлдсэн Эрлийн багийнхан гэрүүгээ буцах гэж байтал амглан гих нутгийн залуу та хэд хөдөлж бай.
Бид хоёр энүүхэн хаваар одоо харж чад араас чинь дахиад очигээд модны цаг руу орсон байна. Амгалан бол нутгийнх нь юм үзэж хардаг хэмээн алдсан мал тэргүүтэй зүйлсийг нь сургийг бол түүгээр гаргуулдаг байсан юм байна л да. Хамт яваа хүндээ амгалан ийшээл байгаа юм шиг надад мэдрэгдээд байна. Худлаа биш байгаа да гэсээр тэр газар руугаа явсан байна. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүүн модны ёроолт юм хөдлөх шиг болсон байна. Лавшруулан харвал ягаан өмд цухууж байж гин. Тэгээд мориноосоо буунд хөж очтол инх зулаа амгалан ах нь байна. Таниж байна уу? Гэтэл модны хонглоос охин шурган гарч ирээд шууд хүзүүдэд авсан байгаа юм. Тэгээ хүзүүнээс нь тас тэрвэрч нилээн авсны дараа амгалан охиныг дээлэндээ орон тэрврээд гэрт нь хүргэсэн байгаа юм. Яа, ингээд охиныг олсон байгаа байхгүй юу? Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл 10 гаруй километрийн зайтай байсан байгаа юм. Ингээд 6 настай ээжийнхээ өрөөс гарчиж үзээгүй нэлэх охин хөвч тайх дунд 3 хонсны дараа эцэст нь олцсон байна. Олсон дайруу цумын эмч түүнийг үзээд зүгээр байна аа. Юу тааж одоо халаасан шар тосоор бүх биеийг нь сайхан ингээд массажлаад ингээд өгөөрэй гэж хэлсэн байгаа юм. За ингээд шар тосоор тослуулсан те нэлэх амьтаа одоо ээжийнхээ үр сэтгэл санаа амар зөндөө хөөрхөн амьтаа унтсан гэж хэлсэн. Сүүлд охин юу гэж хэлсэн бэ гэхээр намайг 2 гөрөөс хамгаалсан байхаа гэж хэлсэн байгаа юм. Ойд дөөрж 3 хонсон тухайга охин нэг харсан чинь ээж намайг бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм аа. Тэгээ тэр үед бүргэд биш чон зогсож байх шиг санагдсан. Тэгээд л би айгаад гүйсэн. Модон дундуур гүйж байхдаа би их даарсан. Нэг модны дор би орсон. Тэндээ бороо намтыг хүлээж байсан чинь унтчихсан байсан нэг мэдсэн. Сэрсэн чинь миний хажууд 2 гөрөөс хөвтөж байсан. Тэр хоёр намайг хамгаалсан байхаа. Бороо намтгаар гэр рүүгээ явандаа гэж бодож байсан ч ахаал унтчихсан байсан. Сэрсэн чинь бороо орсон хിവэрэл байсан химэн сүулт ярьсан байгаа юм. Түүнийг одоо ингэж ярихын сонсон суусан ээж нь одоо миний охины буян заяа түшиж гөрөөс хүртэл манж амьд мэд үлдээсэн байна. Бороо намтгаар гэр рүүгээ явандаа гэж бодож байсан ч ахаад унтчихсан байсан. Сэрсэн ч бороо орсон хിവэрэл байсан гэж охин хэлсэн байна. Түүнийг ингэж ярихын сонсноод одоо сууж исэн ээж нь миний охины буян заяа түшиж гөрөөс хүртэл манж амьд мэд үлдээсэн байж тээ. Тэнд хайж авсан бараг бүх хүн осхоо алдаж нэрмэл ариг шар тостоо ууж дотроо ингээд халаагаад хайж исэн юм аа. Тэгэхэд миний охин огтгонч дараагүй байсан шүү гэж сүулт ярьсан юм байна. Охиноос асуухад миний охин тэр үедээ их айсан уу гэхэд ихэнхдээ унтсан болохоор би нэг айгаагүй. Гэхдээ одоо шувуу амьтад янз бүрийн чимээ гарахаар айхтаа би бүр нүхэндээ улам шигдэж байсан гэж охин хэлсэн байна. Тэгээ түүнээс зөндөө уйлсан уу гэж асуусан чинь уйлсан гэхдээ би аав ээж хоёрт уйлаагүй гэж хэлсэн санаагийн зовооч ингээд бас маш ухаантай охин байгаа хгүй хөөрхөн юмтан. Тин байхдаа юм эзэн үү гэд асуусан чинь борооны тогтоол уснаас жаахныг уусан. Бас миний нуугдаж байсан модны хажууд зөндөө жимс байсан. Тэндээс би жаахныг аваад модныхоо доор орсон гэж хэлсэн байгаа юм. За ингээд хорогдож байсан мод чинь ямархуу мод байсан бэ? Төсөөлж ярьж өгөөч гэж сэтгүүлч тэр охиноос асуухад их том мод байсан. Яг би ингээд намайг ингээд багтахаар жаахан нүх доор нь гарсан байсан. Аав ээж тэр нүхийг модны хонгил гэж надад хэлж өгч байсан юм аа. Тэнд их дулаахан борооны ус модны гадуур урсаж байсан. Би нороогүй гэж хэлсэн байгаа юм. Тэндээсээ гарч гэрээ хай гэж бодсон уу гэж асуутал бороо намтгаар хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав ээж хоёрын аль нэг нь намайг олчих байх гэж би бодож байсан. Нутгийн амгалан ахыгаа очоод айсан уу миний дүү гэж асуухад хүн дуурах шиг болохоор найсандаа нүхэндээ улам шигдсэн. Тэгтээ чимээ гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан баг. Чамааг олсны дараа чи зөндөө уйлсан гэсэн тэр үед юу бодогдож байсан бэ гэж асуухад би сайн мэдэхгүй байна гэд тэгсэн байгаа юм. За тэгээд бас 2 гөрөөс миний байсан модны хажуу зөндөө удаан байсан. Бас туулаа харсан. Гэхдээ өмнө нь туулаа бол харж байсан л да гэж охин хариулсан байгаа юм. За ингээд тэрбээр бүр 3 хоног хүүтэн бороонд огтхонч нороогүй байсан бөгөөд модны хонгил бороо орох үеэр их дулаахан болт юм байна л та. Хэдийгээр охин айгаагүй гэж одоо гэрээхэндээ хэлж байсан ч гэсэндээ нүд нь маш их хавтад зөндөө уйлсан байсныг ээж нь бол ярьсан юм байна. Тэгээ аймаг сумын онцгой байдлын аврах тусгай ангийн 7 машин, нутгийн иргэд болон ах トゥ хамаатан саданных нь 10 гаруй машин, 35 мотоцикл 160 гаруй иргэний оролцоотойгоор уг гэрлийн ажиллагаа бол өрнөсөн байт юм байна. За тэгээд охины 9,000 олсон гээд аав ээж хоёр нь сайн сэтгэлд гэрлийн одоо багийнхныг 7 хоног одоо ингээд дайлж цайсан байт юм байна. Инх зул охин маань одоо бол их уул сумын дунд сургуулийн 7 дугаар ангид суралцж байгаа юм байна. Тэрбээр ангийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд гэртээж хамгийн хэрсүүн гэдгийг аав ээж нь бахархан одоо ярьж байсан юм байна л да. За тэгээд ийм нэгэн 3 хоног төөрсөн ч гэсэндээ 9,000 олцсон сайхан гигэн түүх байна.
Тиймээс одоо ингээ алга болсон хөөрхий 2 настай хүү ч гэсэн эсэм минь олдох байх гэж маш их найдаж байна. За тэгээд осол аваар бас хэлж ирэхгүй хийсч ирнэ. Тэгээ аль болох дор бүрнээл бүгдээрээ үнэхээр сайн анхааралтай байх хэрэгтэй гэж бодож байна. 3 өдөр алга болсон ч гэсэндээ бас ингээ олддог юм байна. Тийм болохоор бас бидэнд найдлага байгаа юм шиг надад санагдаж байна. За ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцгаая.